За сайн мэцгаана уу. Бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За за захим хичээл дээр болохоор энэ Canvas дээр бол 2 хичээл байршуулсан байгаа. За ингээд эхний хичээлээ харуулад явъя. За дэлгэцэнд харагдаж байна уу? Харагдаж байна. За. За энэ өгөгдөлтэй ажиллах арга зүй гэсэн энэ хичээлийнхаа хөтөлбөрийг бол энд захим захимд одоо шилжүүлсэн байгаа. За энэ захим хичээлийнхаа одоо хөтөлбөрийн танилцуулгыг бол Gmail дээр хийж бэлтгэж оруулсан байгаа. За энэ бага боловсролын одоо бакалаврын ангид судалтайг энэ өгөгдөлтэй ажиллах арга зүй гэсэн юм хичээл байгаамаа. За эндээс яг үгээр оюутнууд маань тухайн хичээлийнхаа танилцуулгыг бол бүрэн харах боломжтой. За одоо жишээ нь хичээлийн үр дүн гэхээр иймэрхүү байдлаар оруулж өгсөн байгаа. За залгамж холбоонууд ямар хичээлтэй одоо залгамж холбоотой вэ гэдгийг энэ байдлаар хичээлийнхаа оруулж өгсөн. За дараа нь болохоор заах багш нарын бол энд оруулж өгсөн байгаа. За эндээс бол хүүхдүүд бол ямар багш заах вэ гэдгийг харчна гэсэн үг. За мөн хичээлийн агуулга маань одоо 3 модуль сэдвээр орно. За хичнээн цаг судлах вэ гэдг нь эндээс харагдаж байна гэсэн үг. За ингээд хичээлийн модулууд маань одоо хичнээн хэдэн 7 хоног судлах вэ гэдг нь энд бол харагдаж байна. Судлах хугацаанд. За модуль тус бүрийн маань одоо судлах лекцүүд маань харагдаж байгаа. За ингээд лекцээ дагаад одоо хичнээн цагийн ямар семинарууд авах вэ гэдгийг эндээс хүүхдүүд энэ дээр дараад харах юм боломжтой. За ийм байдлаар оруулж өгсөн байгаа. За дараа нь болохоор бие даалтууд юм. За хэдгээр 7 хоногт одоо бие даалтуудаа өгөх юм, ямар бие даалт, ямар чиглэлээр өгөх вэ гэдг нь энэ дээр харагдаж байгаа. За мэдээж бие даалтынхаа одоо дэлгэрэнгүй удирдамжаас харна гэсэн. За удирдамжийг бол Canvas дээр байрлуулад өгсөн байгаа. За явцын шалгалтууд мөн одоо батлах шалгалт хэдгээр 7 хоногт хизээ ямар агуулгаар өгөх вэ гэдг нь энд харагдаж байна гэсэн үг. За ашиглах их сурвалжинд за жишээ нь одоо үндсэн ном сурах гарын авлага дээр юу байх вэ гэдэг нь энд харагдаж байна. За үүнтэй адилаар одоо нэмэлт гарын авлага нэмэлтээр судлах одоо ном сурагч гарын авлага интернет их сурвалжуудыг бол ингээд оруулж өгсөн байгаа. За хичээлийн үнэлгээ нь энд харагдаж байна. За одоо нөгөө оюутнууд маань явцын шалгалт маань хэдэн хувь нь эзлэх юм бие даалт нь хэдэн хувь эзлэх вэ гэдэг нь эндээс харагдаж байна гэсэн үг. За ийм байдлаар бол хичээлийнхаа танилцуулгыг бол хийж өгсөн байгаа. За ингээд эндээс болохоор яг үг гэхээр бид нэр хичээлийнхаа одоо нөгөө захим хичээлийнхаа хөтөлбөрийг бол энд тавьж оруулж өгсөн байгаа. Тавьж агуулга болгон зорилт нь харагдаж байна. За ингээд захим хичээлийн төлөвлөлт маань харагдаж байна гэсэн. За хэдгээр 7 хоногт лекц маань орох юм семинар орох уу гэдэг. За семинар лекцээ бол нөгөө семинар хичээл одоо лекц хичээл дээр юу судлах вэ гэдг нь энд иконууд ашиглаад ийм тухайн агуулгатай нас холбоод өгсөн байгаа. За видео хичээл дээр дарах юм бол одоо тухайн одоо лекц нэг дээр үзэх видео хичээлийн маань харагдаж байна гэсэн. За иймэрхүү байдлаар видео хичээлүүдийг оруулж өгсөн байгаа. За видео хичээлээ нөгөө видео хичээлд тавигдахад шаардлагыг одоо хангах үүднээс бид нэр яхаа үгээр юун дээр бичүүлсэн байгаа. Сургалтын нөгөө сургуулийнхаа зай сургалтын төв дээр бичүүлж видео хичээлүүдээ оруулж өгсөн байгаа. За энэс гадна энэ нөгөө Canvas дээр болохоор өмнөх багш нар ярьсан бах ер нь модуль тус бүрээр нь ингээд англиад оруулчих юм бол айгүй цэгцтэй оюутнуудтай ч гэсэн ойлгомжтой харагддаг. За ингээд энэ одоо жишээ 1-р модуль маань хэдэн лекцтэй хэдэн семинартай байх вэ гэдгийг харагдаж байна. За иймэрхүү байдлаар за одоо жишээ нь лекц 2 маань хоёрлогоо ингээд дараад орох юм бол лекц 2 дээр уншиж судлах материал болон видео хичээлүүд харагдаж байна гэсэн үг. За уншиж судлах материал дээр дараад бол энэ уншиж судлах материал нь за энэ лекцийн маань уншиж судлах материал нь ингээд ийм байдлаар харагдана гэсэн үг. За видео хичээл
Тэгэхээр видео хичээл рүү ингээд дараад орох юм бол мөн видео хичээл нь бас ийм байдлаар харагдана гэсэн үг. За мөн энэ видео хичээлээс гадна бид нар одоо семинар хичээлүүд дээр бас яг үг гэхээр би дах одоо нөгөө дасгал ажлын удирдамжийг семинар хичээлийнхаа дасгал ажлын удирдамжийг бас оруулж гисэн байгаа. За семинар хичээлийнхаа удирдамжийг болохоор бүх семинар болгон дээр оруулж гисэн. За удирдамж нь иймэрхүү байдлаар за арга зүйн зөвлөмж нь байгаад за одоо жишээ бодлогоудтай за тэгээд би дааж бодох бодлогоудыг бас ингээд хамгийн сүүлд давхар оруулах гэсэн байгаа. За иймэрхүү байдлаар дасгал ажлын удирдамжуудыг оруулж гисэн байгаа. За энэс гадна интерактив хичээлүүдийг нэлээд хэдэн интерактив хичээл байршуулсан байгаа. За интерактив хичээлээ юун дээр хийсэн бэ гэхээр Genially болон юун дээр iSpring дээр хийсэн байгаа. За тэгээ интерактив хичээлийг бол нөгөө аль болох хийж бүрэн байдлаар хийж оруулж гисэн байгаа. За жишээ нь ингээд тогтоогоо айж байх хэрэгтэй. За тэгээ за арай жоо хурдан яриад иж магадгүй. За уншиж судлах мэй. За энэ ер нь интерактив хичээлийг болохоор Genially дээр болон iSpring дээр хийсэн байгаа. За тэгээд интерактив хичээлээ аль болох одоо иж бүрэн байдлаар хийж оруулсан байгаа шүү. За уншиж судлах материал дээр дарахаар энэ дээр уншиж судлах материал нь гараад ирнэ гэсэн үг. За видео дээр үзэх гэдэг дээр дарах юм бол одоо энэ үзэх видео хичээлүүд маань харагдана гэсэн үг. За видео хичээлүүд нь ийм байдлаар за бодох гэхээр нөгөө одоо би дааж бодох бодлогууд маань энд харагдчихээн гэсэн үг. За ингээд өөрийгөө шалгах асуултуудтай нь оруулж гисэн байгаа. Тэгэхээр энэ интерактив хичээл маань одоо аль болох юм бүрэн хэмжээний цогц байдлаар ингэж оруулж гисэн байгаа. За энэ одоо өөрийгөө шалгах асуултуудаа хариулахдаа бас хэлэлцүүлэхдээ бас давхар оролцох боломжтой байгаа гэсэн үг. Оюутнууд маань. За дахиад өөр интерактив хичээлийг харуулъя. За мөн адил одоо юун дээр Genially дээр хийсэн энэ интерактив хичээлийг харуулъя. За энэ хичээлийн хувьд арай өөр хэлбэрээр хийсэн байгаа. За энэ дээр ингээд дарах юм бол тухайн хичээлийн бол товч агуулга харагдаж байгаа. За энэ болгон дээр ингээд дараад харах юм бол тухайн хичээлийн товч агуулгууд маань ингээд энэ байдлаар харагдаж байгаа. За одоо энэ агуулгаа одоо бүрэн хэмжээгээр нь харъя гэх юм бол энэ дээрээ дарахаар энэ тухайн хичээлийн агуулга маань ингээд за иймэрхүү байдлаар ингээд оруулж гисэн байгаа. За энэ дээр ингээд дарахаар нүүр хуудас руугаа орно гэсэн үг. За ингээд бусад агуулгыг ч гэсэн одоо аль нэг дээр нь дараад оюутан бол ингээд үзэх юм боломжтой. За энэ агуулгууд нь ингээд харагдаж байна гэсэн үг. За энэ агуулгуудаа үзээд дууссныхаа дараа яах вэ гэхээр ерөөсөө өөрийгөө шалгах бодлогоодыг бас би дааж бодох юм бодлогоодыг агуулга бүрийн дараа одоо би дааж бодох бодлогууд нь бас оруулж гисэн байгаа. За энэ дээр одоо харагдаж байгаа би дааж бодох бодлогууд нь бол ийм байдлаар ингээд оруулж гисэн байгаа. За энэс гадна яасан гэхээр бид нэр тэр бол 3D номнуудыг бол оруулж гисэн байгаа. За ер нь бол ингээд лекц, семинаруудыг бол яг иймэрхүү байдлаар дандаа одоо уншиж судлах материал болон видео хичээлүүд за тэгээд семинар дээр бол ийм дасгал ажлын удирдамжуудтай ингээд давхар оруулж гисэн байгаа. За iSpring дээр хийсэн одоо юу болохоор интерактив хичээлийг болохоор заавал энд ингэж татаж аваад тухайн оюутан маань бол компьютер дээр ажиллуулах юм боломжтой. За ингээд энийгээ татаад авчна гэсэн үг. За энэ дээр хийсэн интерактив хичээлийг харуулъя. iSpring дээр хийсэн. За
За та бүхэнд харагдаж байна уу? За Spring-дээр хийсэн энэ интерактив хичээл. За энэ хичээл маань эхний энэ хичээлийг харъя. За энд болохоор одоо ингээд уншиж судлах материал нь одоо лекцийн уншиж судлах материал нь энд байж гин гэсэн үг. За лекцтэй холбоотой видеогоо үзчихнэ. За ингээд энийгээ үзснийхаа дараа оюутан маань яах вэ гэхээр семинарынхаа одоо нөгөө бидаж бодохын бодлогоудаа бодож. За ингээд бүх хичээлээ энэ агуулга ингээд үзээд дуусчлаа гэж үзэх юм бол одоо яах вэ гэхээр өөрийгөө шалгах ийм тесттэй оруулаад өгсөн байгаа. За тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр өөрийнхөө оюутан маань өөрийнхөө нэрийг бичээд энэ дээр мэйл хаягаа бичээд Gmail. За мэйл хаягаа бичээд тест руу орчин гэсэн. За ингээд тестээ бүглөөд за энэ дээр бол ингээд шууд зөв буруу хариу нь бол ингээд гараад ирнэ. За ингээд зөв буруу хариу нь ингээд шууд харагдахаас гадна яах вэ гэхээр багш одоо миний бүгсэн оюутнууд маань миний Gmail хаяг дээр энэ оюутнуудын маань хариунууд хүрээд ирнэ гэсэн үг. Ажилтсан тест маань хүрээд ирнэ. Мөн оюутнууд дээр маань өөрсдийнх нь Gmail хаяг дээр нь бас зөв хийсэн үү, хэдэн хувьтай хийсэн бэ те аль тестээ зөв хийсэн бэ гэдгийг нь оюутнууд дээр харагдана гэсэн үг. За мөн энэ тестийг бол яадгүй гэхээр бас нөгөө хэдэн удаагийн оролдлогоор те за хичнээн минут хийж болох вэ гэдгийг багш бас тохируулаад өгөх тийм боломжтой юм байлээ. За энэ дээр мөн одоо бүр хариулах юм тестүүдийг ч гэсэн. За юу гэдэг одоо энэ нөгөө 5 жинлүүргээд за бичээд өгчих юм бол ингээд бичиж өгөх юм тестүүд хүртэл юм оруулах юм боломжтой юм байдаг. За дараагийн нэг интерактив хичээлийг харъя. За арай өөр одоо жоохон өөр хэлбэрээр гэх юм уу хийж харуулсан байгаа. За энэ дээр болохоор ингээд захим ном оруулж өгсөн байгаа. Захим номоо болохоор яг 3D ном хэлбэрээр ингэж оруулж өгсөн. За энэ захим номыг болохоор за ингээд ер нь энэ юун дээр Icepring дээр хийсэн энэ интерактив хичээлүүдийг бол яг гэхээр оюутнууд өөрсдөө татаж аваад юун дээр үзэх юм боломжтой. За энэ жоох уншаад тахшгүй. Ер нь бол ийм 3D ном хэлбэрээр за ийм байдлаар ингээд оруулж өгсөн байгаа. За ер нь бол нөгөө аль болох яг цогц хэлбэрээр л энэ интерактив хичээлүүдийг хийх оруулж өгсөн. За энэ дээр энэ болохоор энд яг гэхээр одоо үзэх гэхээр видео хичээлүүд маань YouTube дээр байршсан ийм видео хичээлүүдийг оруулж өгсөн байгаа. За дараа нь болохоор үзэх сонсох гэдээ бас ийм видео хичээл оруулж өгсөн байгаа. За ингээд бидаж бодох бодлогууд нь бас энд ороод өгсөн байгаа. За иймэрхүү байдлаар. За энийг мөн хийгээд дуусчих юм бол одоо үзээд хүүхд одоо бүх холбогдох материалуудаа үзэж судлаад бодлогоодоо бидаж бодох бодлогоодоо бодоод өөрийгөө одоо шалгах юм боломжтой. За ингээд мөн адил яг түрүүнийх шиг өөрийнхөө нэрээ бичээд за энэ дээр Gmail хаягаа бичээд за саяных шиг энэ тесттэй бол одоо юу гэдэг ажиллах юм боломжтой. За буруу бол буруу, зөв бол зөв гараад ирнэ гэсэн үг. За мөн адил яг энэ тестийг бол нөгөө Icepring-ийн квиз дээр хийсэн учраас бас тохируулж өгөх боломжтой хэдэн удаагийн оролдлогоор энэ тестийг бүглэх боломжтой бай тээ. Одоо хүүхэд 3 удаагийн оролдлогоор ч гэдэг юм уу тий. За хэдэн минут хийх боломжтой вэ гэд энэ цагуудыг тохируулаад өгөх юм боломжтой юм байлээ. За за энэс гадна юуг оруулж гсэн бэ гэхээр юун дээрээ за Canvas-ийнхаа хичээл дээр болохоор өөр юу оруулж гсэн бэ гэхээр үндсэн сурах бичгийг оруулж гсэн байгаа. За үндсэн сурах бичгийг болохоор энд бусад нь оруулж гсэн. За үндсэн сурах бичиг нь харагдаж байгаа бах тий.
За ийм байдлаар одоо үндсэн сурагчийг хичээлээ дагаад үндсэн сурагч нь бол ингээд орцгосон байгаа. За мөн одоо яг гэхээр зөвхөн одоо Icebreaker тест авахаас гадна бид нэр энэ Canvas дээр өөр дээр нь бол ийм тестүүдийг бас оруулж гисэн байгаа. Шалгалтын одоо сорилуудыг оруулж гисэн байна. Жишээ нь одоо юу гэдгийг энэ агуулгыг үзээд энэ модулыг үзээд өөрийгөө шалгахын тестийг оруулаад өгсөн. За энэ тестээ бол бид нөгөө яг л багшийн веб дээр байдаг шиг одоо нөгөө LMS дээр байршуулсан шиг одоо юу Blooming taxonomy 6 төвшнөөрөө ангилаад за тэгээд оноотой нь яг ийм байдлаар ингээд өөрийгөө шалгах юм тестүүдийг бас оруулж өгсөн байгаа. За ийм байдлаар тестүүд нь орж өгсөн байгаа. За тэгээд яг үг гэхээр бас нэмэлт одоо унших материал ном сурагчдыг бас яг үндсэн сурах бичигчгээ бид нэр энд оруулж өгсөн байгаа. За би даахай засал ажлын удирдамж дээр юу ашиглахыг те нэмэлт унших одоо материалууд нь юу байх вэ гэд за энэ дээр ингээд дарах юм бол тухайн номнууд нь бас харагдана гэсэн койднуудад. За жоохон уншаад багш. За нэмэлт сургахтай уншиж судлах материалуудыг бол иймэрхүү байдлаар бас оруулж өгсөн байгаа. За ийм байдлаар энэ одоо хичээлүүдэд төлөвлөөд Canvas дээр байршуулсан. За асууж тодруулах юм байвал та бүхэн асууж болно шүү. Ингээд ерөнхийдөө болчлаа. Өөрөө хичээлийг танилцуулчлаа. Хийсэн зүйлээ. За баярлалаа. Асуух зүйл байна уу гэж нараа? За байхгүй бол баярлаа. За баярлалаа. За энэ уул нөгөө нэг биталт дээр бас нэг багшийн туслах чатбот хүртэл үүсгэсэн байгаа гэсэн. Тэр дэлгэр мөрөн багштай багшийн хичээлийг өчөөд үзвэл тэр чатботыг яаж үүсгэдэг талаар юугаа ярьсан байгаа туршлагаа. За тэгвэл дараагийн багш Боттогс багш их үү? Зарим цэцэрлэг ширээ авчаарай. За бүгдээрээ сайн. За би интернет сургуулийн байна. Яриа сонсож байна уу? Байна. Зүгээр сонсож байна. Зүгээр сонсож байна. За. За интернет сургуулийн интернет техникийн багш Боттогс байна. Ямар ч байсан 24-аас 25 оны хичээлийн жилийн захин хичээл боловсролох хуралдаанд одоо сургуулиуд төлөж оролцож бас амжилттай оролцсон. Тэгээ та бүхэндээ өнөөдөр бол өөрсдөө хостинг туршлагаас бас оролцъя. Тэгээ өөрөө яг хийсэн бүтээсэн зүйлийг бас та бүхэндээ бас танилцуулъя. За миний хувьд бол энэ хичээлийн уралдаандууд бинтэмэр волидын SBT 102 гэсэн хичээлээр бол оролцсон. Тийм байна. За би ямар ч хэлсэн үндсэн энэ дээр бол ерөнхийн нэг шалгуур үзүүлэлтийн хүрээнд бол бүх зүйлүүдөө бэлдсэн. За манай энэ бинтэрийн хичээлийн энэ дээр бол энэ онцлогийн стандарт юмудаа ихний хэлцэнд бол тусгаж өгсөн байгаа.
За тэгээд манай бинтэрийн хичээл чинь үндсэндээ энэ бусад төрлийн хичээлүүд бодох нь бас жоохон онцлогтой биеэр хийж гүйцэтгэхийн дасгалууд бол маш их олон ордог учраас бол яахан энэхүү уралдаанд оролцож жоохон видео хичээлүүдийг маш их оруулж ирсэн. Тэгээд эндээс яг нэг хичээл дээр дуурлаад юм уу да. За жишээ нь чамтгаа. За шийдлэгдсэн байна. Шир харагдаж байна уу? Харагдаж байна. За. Тэгээд нөгөө видео хичээл нөгөө дандаа практик хичээл нөгөө бие дээрсэн дасгал хөдөлгөөнүүд хийдэг учраас тэр хичээлүүдээ бас нэг жоохон видео дүрсүүдийг авах жоохон их төвхтэй хүндрэлтэй иймэрхүү асуудлуудад маш их тулгарч ирсэн. За тэгээд тэр авсан одоо маш олон кадр авч ирсэн. Тэндээсээ бас эвлүүлэг хийгээд нуудаа ингэж хийж боловсруулж ингэж оролцсон байгаа. За бид 100% хичээлийн өдөр бол стандарт танилцуулгыг бол таавахын тулд харж энийг бол одоо ийм байдлаар бол оруулж гисэн. За хичээлийн хөтөлбөрийн одоо үндсэн танилцуулгууд бол одоо ямар оюутнуудад яаж зориулж явж байгаа гэдэг байдлаар бол одоо хичээлтэй холбоотой бүх мэдээлэлүүд бол ихний танилцуулах хэсгүүд дээр бол оруулж ажилласан. За оюутнуудаа бол мэдээж нэг дүн гарах нөхцлүүдийг одоо маш тодорхой болгож одоо манай бинтэрийн хичээлийн өдөр бол хичээлийн эрсдэл нь 30%-тай. Би даалт нь 20%-тай. Тэгээ явцын шалгалт бол 50 оноо. За энэ 50 оноо нэгсэлтэр бол үндсэндээ оюутнууд манаас алжаал тасгал юм бол одоо би хийж үзүүлж 10 оноо авдаг. За онлайн мэдрэмж шалгалт тест бол 10 оноо. За шүүлтийн төхөө за тэгээд 10. Ур чадрын шалгалт гэдэг ингээ 20 онооны юмнууд явцын шалгалтууд бол авдаг байгаа. За оюутнуудынхаа хувьд дээр бол бид нар бол нөгөө нэг хичээлийн ихний хэсгүүд дээр бол одоо энэ алжаал тасгалуудыг бол одоо бид нар бас одоо хичээлийн ихний хэсэг болгонд бол оруулж өгдөг. Энэ хичээлийг бол манай оюутнууд маань өөрсдөө бас YouTube-д байршуулсан байдаг учраас энийг бол оюутнууд нь өөрсдөө бие дааж ихний 2-7 хоног судлаад 3-7 хоног суул нийтээр бол хичээл сургалтын үйлчлэгэн дээр чигт хийж олцдог байгаа. За ерөнхий яг хичээлийн үндсэн боловсролын өрөөнд бол одоо бидний техник болон ажил саралсаад яг хичээлийн хөтөлбөрлөөр тусгагдсан зүйлүүд энд бол оруулж ирсэн. Бидний хувьд нөгөө биедрийн бэлтгэгчлийн бас судалгааг бол эхний 2-7 хоногийн хугацаанд бол бүх энэ бинтэрийн хичээл судалж байгаа бинтэр нэг гэсэн хичээлийг судалж байгаа болон хоёр хичээлийг судалж байгаа оюутнууд бол судалгаа бол өгдөг. За бинтэрийн хоёр хичээлийг судалж байгаа оюутнууд бол одоо үндсэн судалгаануудаа өгөөд энэ маань гарааны судалгаа болдог. Тэгээ гарааны судалгааг аваад бол үндсэндээ хичээлийн төгсгөл хэсэгт бол дахин судалгаа аваад энэ бие үлдэрт өөрчлөлт дахис төшөв гарч өгөө гэдэг байдлаар бол оронд харьцуулаад эндээс бол бас үнэлт бол өгдөг байгаа. За түрүүчийн хэлсэн нөгөө нэг видео хичээлүүдийг бол энэ богино хэмжээний видео хичээл энэ аль шалтгаалт дасгал гэдэг одоо энэ жишээлбэл энэ яг хичээлийн ихний хэсэг дээр одоо ямар дасгалуудаар одоо бие хадах зохимжтой гэдэг байдлаар энэ одоо сонирхолтой байдлаар шатаа дасгалуудыг бол маш их өгдөг. Тэгээд үндсэндээ бол энэ нөгөө нэг ерхий удирдлагын сургуулиас төгсөөд орж иж байгаа оюутан болоод орж иж байгаа хүүхдүүд маань бол ер нь л нэг бинтэрийн хичээл орлоо шууд тоогно гэсэн тийм ойлголттой орж ирдэг. Тийм учраас их сургуулийн хэмжээнд бол арай өөр төвшөнд байх үүднээс энэ өгж байгаа энэ дасгалуудыг арай шинэлэг байдлаар ингээд боловс оюутнууд бас зөвхөн тэр нь тоглоно гэсэн ойлголтоос салаад үндсэндээ энэ хичээл сургалтын үед бас маш идэвхтэй оролцдог байгаа. За энэ одоо шатаа дасгалын үндсэндээ бие даалтын хэсгийн шатаа дасгалууд бол орж байна. За үндсэн одоо доороос дамжуулалтын дасгалууд маа бол за энэ юун дээр бол одоо манай бинтэрийн хичээлийг одоо боловсролтгүй сагсчлтгүй ингээд судалж байгаа үед маань ур чадрын үед бол харилцаа адилгүй хүүхдүүд орж ирдэг. Тийм учраас бол тухайн одоо харилцаа адилгүй байгаа хүүхдүүдээр тулгуурласан одоо янз бүрийн доороос дамжуулалтын дасгалуудыг бол одоо өөрийнх нь тэр төвшин тааруулж бол өгдөг байгаа.
За энэ бол одоо бол байрнаас гүйцэтгэх юм дасгалуудыг бол бүх өдрөөр бол хичээлийн мөнгө хэсгээр бол хийлгдэг. За тэг хичээлийн төвшин хэсгүүд үндсэндээ одоо би өдөртөн зориулаад бас энэ сонголтын дасгалуудыг бол тогтмол хийлгэж төрөлхтөний сонголтын дасгал мэдээж нэг хичээлээ сонирхолтой байхад бол нэг хуучны нэг өгдөг байсан дасгалуудаас бодоход дарааны сонирхолтой байдлаар бол оюутнууд бол маш их идэх санаачлалтай оролцдог. За мөн ядаагүй дээрээс доороос дамжуулалтын хичээлүүд байна. Энэ дээрээс дамжуулалтын хичээлийг таахын бас видеодороос сонирхолтой. За мөн түрүүчийн хэсгээр өгсөн энэ шатаа дасгалууд өгдөн. За энэ дээрээс дамжуулалтын эзэн дасгалууд яаж авах байршлын зүйлүүдийг бас үзүүлдэг. За мөн түрүүчийн ярьсан шиг нэг урт ударын зөрүүтэй байдлаас хийгдэх энэ одоо эхнээс нь заах тэмдгүүд тохиолдод бас одоо тийм зүйлс бол тэдгээр оюутнуудад зориулсан ийм энгийн одоо өндөр багтаа энэ дасгалуудыг бол өгдөг байгаа. За би бол энэ нөгөө юм дээр бол явцын шалгалтууд одоо бол яг юугаар бол шүүлтийн тохиол заалтад манай оюутнууд маань өөрсдөө бас бие дааж үндсэндээ бидний нөгөө бэлдэж өгсөн материалуудыг өөрсдөө бие дааж судалдаг. Тэр юугаар бол үндсэндээ бол хичээлийн 14 дахь оног дөрвөл шүүлтийн тохиол заалт гэсэн. Тэр бол цахимаарууд канвас ашиглаад одоо 10 оноохоо шалгалтыг өгдөг байгаа. Тэмцээс энэ шүүлтийн тохиол заалтын хичээлүүдийг бол хичээлийнхээ өрөөнд өөрсдөө хийлгүүлээ явцдаг. За бидалтын хэлбэрээр гарааны үнэлгээний судалгааг түрүүчийн нэг өдөр эхний 2-7 хоног судалгаа гэсэн. За тэр судалгааны үзүүлэлтүүдийг бол яг энэ судалгааны юугаар бол оюутнуудаас үүднээс нь судалгаа авч үүднийг тооцдог. За хичээлээс гадуур бие дааж хийх дасгалууд гэдэг манай бид нар нөгөө бие даалтыг болоод ирэхлээр үндсэндээ заавал нэг сэдв өгөөд тэр сэдвийн өрөөнд оюутнуудад одоо PPT бэлдээд юм янз бүрийн байдлаар одоо тухайн сэдвийн өрөөнд хийгээд ингээд танилцуулдаг гэсэн бол тэрийг болоод бол яг оюутнуудад чиглэсэн эдгээр оюутнуудын бие болдрын чиглэсэн ийм дасгалуудыг бол одоо бид нар манай техникийн зүгээс бол одоо хийж хэрэгжүүлсэн. За энэ дасгалууд нь үндсэндээ нэг идэвхтэй нэг 20 орчим минут бол хийдэг юм. Дасгалууд оюутны энэ дасгалуудыг бол бид нар YouTube байршуулсан учраас манай биеийн төрийн хичээлийг судалж байгаа оюутнууд бол шууд энэ юугаараа бол файлтыг бол хичээлүүдийг судалдаг. Тэгэхээр бол одоо энэ бие даатын хэсгүүд явагдаж байгаа. Энэ дасгалууд бас таахынд сонирхол байна. За энэ зөвхөн хичээл биедээ судлах юуны маань эхний хэсгүүд нь. За явж байгаа. Тэгээд дараагийн 2 дугаар хэсэг бодлоор тухайн хүний одоо бие даатнаа гаш хөвлийн орчинг одоо сайжруулах чанга зорилттой хийх байгаа дасгалуудыг бас оюутнууд өөрсдөө одоо багс болон энэ телевизээр тавьж бол дагаж хийж гүйцэтгэдэг. За эндээс л одоо хөвлийн хүчийн дасгалууд явсан бол гарын хүч хөгжүүлэх яг юм статикийн дасгалуудаар бол дасгалууд өгдөг байгаа. За оюутнуудыг бол биедээ яслан үндсэндээ 20 онооны юу бол энэ байдлаар нь бол хийлгээд оюутнууд маань хэр зэрэг одоо хийж үүсгэж мэдээж бид нар энэ үүний одоо шалгалтаа бол мэдээж одоо гэр орондоо хийж хэрэгжүүлээд яг хичээлийн цаг дээр бол яг энэ бичлэгээр нь бол одоо аян тавиад
оюутнуудын дасгалаа яг өөртөө судалж өггүй гэдэг нь одоо яг аяын нөгөөд хийхлээр бол одоо оюутнууд маш сайн бүх нийтээр хийж гүйцэтгэх гэх биталтын эсвэл оруулж гисэн. За цахим хэрэглэгдэхүүн гэдэг энэ доороос одоо миний хичээлдүүд энэ доороос дамжуулалт, дээрээс дамжуулалтын хичээлүүд ордог учраас энэ доороос дамжуулалтыг хүүхдүүд бол одоо бидээ судлах зорилгоор бол энэ YouTube холбоос одоо юм бол оруулаад гэсэн энэ дээрээс бол оюутнуудаа өөрсдийн гэсэн үр чадваруудаа сайжруулах зорилгоор энэ хичээлүүдийг бидээ бол үзэж бол ур чадвараа сайжруулах боломжтой байдлаар оруулж гисэн. За энэ доллараас нэмэлтээр судлах ном сурах хичээдэг байлс болж гисэн. За би одоо нэг энэ тестээр шалгалт авдаг зүйлийг таахан таруулдаг. Миний үндсэн юу бол одоо энэ явцын үнэлгээний мэдлийн одоо бодолын холбоотой бодолын хичээлтэй холбогдлолтой энэ үүсэл хөгжил болон энэ тоглолтын дүрм журамтай холбоотой энэ зүйлүүд мэдээ шалгах тестээр нь бол орж ирж 10 онооны шалгалтыг бол авдаг. Доороос дамжуулалтын түрүүч нэг хэлдэг. Энэ доороос дамжуулалтын шалгалтууд одоо энэ 7 хоногоос сайн нэгтгэс ахвалаад бол оюутнууд нь бол өгөөж байгаа. Доороос дамжуулалтын шалгуур үзүүлэлтүүд нийт оюутнууд байна. Доороос дамжуулалтыг яаж хийх ёстой өөр дээр болон одоо хантай дамжуулах байдлаар яаж хийх гэдэг энэ шалгуур үзүүлэлтүүд нь оруулж ирдэг байгаа. За шүүлтийн дохой заалтын 10 онооны энэ шалгалтыг бол энэ 7 хоногийн нэгтгэсүүдийн нэг хуваарийн дагуу бол одоо тэгээд үндсэндээ одоо нэг хичээл ордог бүлэг болгон дээр яг тухайн орж байгаа хичээлийнхаа өдөр нь бол орой одоо хичээл сургалтын үйл ажиллагаанд давцуулахгүй одоо энэ шалгалтын цагуудыг бол тавьж өгдөг. Тэгээд үнсээс бол орой оюутнууд 10 цаг 30 минутаас энэ юуны шалгалтуудыг авдаг. Харьцангуй нөгөө нэг волейболын шүүлтийн дохой заалтаар шалгалт өгж байгаа учраас өмнө нөгөө судалж мэдсэн байдаг учраас бол харьцангуй юуг нь хугацааг нь бол баг тавиад өгсөн. Энэ дөрөв нэг 10 асуултанд хариулахдаа үндсэндээ нэг 3 минутын асуудал хариулж чадвараа. За тэгээ энэ удаагийн юм дээр болохоор одоо энэ нийт өсөө оюутнууд сайн нэгтгэхийн 24-нөөс хойш бол энэ 10 онооны тестийн шалгалтуудаа өгөх эхэлсэн. За одоогийн байдлаар та бүхэн бас энэ харагдаж байгаа байдлаар оюутнууд маань одоо нийт оюутнуудын одоо хэдэн хариулж чадахгүй байна уу гэдэг байдлаар энэ зүйлийн тоон үзүүлэлтүүд харагддаг байна. За энэ хүү одоо тестийн шалгалтын одоо эцсийн хугацаа маань одоо маргааш буюу 5 дахь өдөр бол үндсэндээ хамгийн сүүлийн бүлгүүдийг бол аваад дуусна. За мэдээж яг энэ бүр нөгөө тестээр шалгалт авч байгаа учраас тухайн одоо оюутнууд бол шууд одоо тестээр шалгалтыг бүргүүлдэг багш руугаа илгээрлээ тухайн өөрсдөр нь одоо 10 оноос хэдэн он авсан гэдэг үзүүлэлтүүд нь бол шууд бол харагдчихдаг байгаа. За би одоо нэг өмнө энэ жил нэг юун дээр одоо та бүхэн эндээс бас яг нэг бодолын хичээлийн домдор яг нэг бодолын хичээл ороод таачиж магадгүй. Энэ намар нэг юу бодолын хичээл нэг 3 бүлэгт орж байгаа учраас тэр бүхэн бүлгээд дээр бас нэг тестээр шалгалт авах хүрээнд дээр бол сая энэ өнгөрсөн 5-аас хаваад энэ тестийн сонгуудыг хамаарч ирсэн боловсруулаад гэхэд техникээс нэгээд юу шалгалт авахд бол одоо бэлэн болоод байгаа. Тэгээд эдгээр бодолны хичээлийг судалж байгаа оюутнууд үндсэндээ эх 7 хоногийн 4-өөс эхлээд шалгалт аваад эхэлнэ. За ийм зүйлүүдийг хийлээ. За энэ дээр би бас нөгөө нэг хичээл оролцож байгаа нийт оюутнууд дээр бол одоо энэ юуг бол хэлэлцүүлгийг бол бас зохион байгуулж явуулах юу бол болцоотой юм гэсэн. За энэ тухайн одоо энэ хэлэлцүүлэг дээр бол одоо тоглолтын одоо
бичлэг холбоосыг бол одоо энэ дээрээс шууд энэ бичлэгүүдийг үзүүлээд тухайн одоо момент нь гарч байгаа нь алдаануудыг л оюутгад маань өөрсдөө шүүлттэй холбоотой хичээлүүд учраас энэ дээр мэдээж хичээлд нь орж байгаа учраас шүүлтийн тухай заалтуудыг бол дүрмүүдээс судалдаг байгаа. Тэгэхээр яг энэ видео хичээлээ үзээд одоо шүүгч одоо ямар алдаа гаргасан эсэх одоо ямар алдааны нөхцөл үүссэн байгаа байдал зэрэг одоо оюутгад маань өөрсдөө энэ дээр видео хичээлийг үзээд одоо коммент хийхээр бол одоо хэлцүүлэг явуулчихад би юм часан оролдоод 2-3 хэлцүүлийн зүйлүүд оруулсан байна. За миний хувьд бол яг би тиймэр хоёр хичээл дээр бол ийм одоо хичээлүүдийг боловсруулж бол энэ цахим хичээл уралдаанд бол оролцсон байгаа. Тэгээ та бүхэн тэгээд өөрсдөө сонирхсан асуултыг бол асуугаарай. Баярлалаа. За баярлалаа. За асуулт байвал асуугаар авчихна. За та бүхэнд асуулт болтгоо баярлалаа. За хоёр багшаас асуулт байгаа юм багш нараа. За асуулт байхгүй багтаа энэ хүмүүс чимээг байгаа. Баярлалаа. Асуулт байхгүй байна. За баярлалаа. За өөр асуулт байхгүй багш нараа. За өнөөдрийн сурал онлайн сургалтанд туршлагаа хуваалцсан Адангаан багшийн сургуулийн багш Саран Цэцэрлэг, Бийн тамирын сургуулийн багш Баттагс багштай баярлалаа. За энэ хүү ажлыг санаачилж ингээ сайхан зохион байгуулж байгаа бас өрөөсөндөө бас баярлалаа илэрхийлье. За баярлалаа. За баярлаа. За ерөнхийдөө нэг файлс дотор оронгууд өмнөх сургалтууд бүгд хадгалагдсан рекорд хийгдсэн байгаа шүү. Багш нар яг өмнөх багш нарын юуг үзвэл тэндээс хад боломжтой. За түрүүний пүрүсрэ нөгөө хин чатбот холбогдсон байсан гэдэг нь хэн багш илээ? Багшийн сургуулийн дэлгэр мөрөн гэдэг багш. Канал системд нөгөө оюутнуудтай ажиллах арга зүй гэдэг хичээл байгаа. Ааха. Тэрэн дээр нөгөө тэр хичээл дээр байгаа шүү. За. Би тааштай тэгээд яг чатботтай багш өөрөө яг багшийн чатботыг үүсгээд яг яаж үүсэхгүй юм хүмүүс гэдэг. Харин тэр их зүгээр юм байна. Одоо яг миний хичээл дээр одоо нөгөө нэг тестийн яг энэ 7 хоногт өгч байгаа нөгөө шүүлтийн 10-11 шаргалт өгч байгаа үед нар бас нөгөө нэг зарим нэр нь канвас дээр бас нэг жоох асуудал гарцсан гэдэг. Тэгээд одоо бүгд л нөгөө нэг хувийн чат руу өрдөөсөө мессенжерээр юм бичнэ өгөхөөс одоо бид нарт бол яг нэг тиймэрхүү зүйлүүдийг одоо холбоод энэ дэр барьчих юм. Эндээсээ болон асуудлыг шийдээд явах боломжтой л байгаа даа л да. Тэгээ ер нь тэгээд багштай холбогдвол айгүй бол өөрөө заагаад өчгөр хөөхтэй байгаа шүү.
Тийм. Хөдөлж За, тэр үзсэн шалгацээ. Ерөнхийдөө бас нэг юу бичээд идэм бэлээ. Програм бичдэг юм шиг билээ. Яг ингээд юм танилцуулж яхад ингэж юугаад чинь ярьсан. Ер нь яг энэ манай оюутнууд бас юу гэдэг юм бэлээ. Энэ одоо Canvas-ыг ашигладаг оюутнууд бас аягүй цөөх юм. Ялангуяа нэг хоёрын. Тэгээд яг би энэ хичээл дээр сууж байгаа хүүхдүүд яг нэг Canvas-ийн нөгөө тохиргоог нь өөртөө нөгөө нэг шууд интернетээс одоо энэ чинь нөгөө iPhone болон Android утастай тэгээд энэ юу сөрөц компьютераас бас нөгөө нэг тохиргоо хийх юмнууднаас бүртгэлтэй болох юмнууд бас өөр байдаг юм байна. Тэгээд iPhone-ы утастай хүүхдүүд болохоор бас жоохон бүртгэл нь бас жоохон түүхтэй тэр байдлыг бол ямар ч байсан оюутнуудаа зааж өгөөд одоо бол бүртгэлжүүлээд одоо явсан. Тэгэхээр бол яг нийт юундаа бас оюутнуудын бас юун дээр бас тиймэрхүү Canvas-ыг ингээ ашигладаг одоо iPhone утастай хэрэглэгчнэр бол энэ тохиргоог ингэж шийдвэрээ Android-тэй хүмүүс бол одоо энэ тохиргоор ингэж орно шүү гэсэн зүйлүүд нь бас тавиад өгчвөл өөртөө нөгөө нэг веб дээр ч юм уу тийм Canvas-ийн тохиргоог ингэж шийнэ гэдэг байдлаар нь оруулаад өгчвөл бас оюутнууд бас тэндээс мэдээллийг аваад ингээ түргэн шуурхаа бас хичээлүүд дээр шууд ороод явах тийм боломж нь бас бүрдүүлэх нь бас зүйл тийм болоо гэж би бас бодсон. Яг нэг 100 гаруй хүүхдэд боллоо яг өөрөд ингээд суулгаж байгаа за уцаагаар яг энэ тохиргооны дагуу ингээд хийгээрэй гэдвэл нэлээд олон хүүхдүүдийг бас зарим хүүхдүүд нь ч тэгэл буцаад авахдаа одоо тэгээд яах вэ гэдэл дахиад нэг иймэрхүү бас асуудал гараад явах юм байна. Ийм зүйлүүд би бас нэг анхаарал байна шүү. Зөв би нэг зүгэл юу яаж хийх ёстой вэ? Заавал тохиргоог олоод ажилласан байна. Би нөгөө боловсрол нөгөө шинэ хоёр учраас яваад нөгөө нэг join code нэхэд бид нар энэ дээр нөгөө join code оруулаагүй учраас хүүхдүүд маань өөр зүйлээр орж хандхаар арай өөр платформ гарч ирээд байсан. Тэгээд тэндээс болоод заавал нэг join code нэхэд тэгээд тэр байдлын шинэ өгчөөс асуусан чи багшаа ийм шигтэй яг нөгөө тохиргоон дээр бол өөр тохиргоонууд ингэж орно. Android утастай, iPhone утастай тохиргоонууд ингэж ордог юм шиг байна. Тэгээд шинэ өгчөөс харин зүйлийг авч ирж тэр асуудыг шийдсэн. Тэгээд шинэтэй холбогдоод тэгвэл мэдээж бишээ. За баярлалаа. За.
Сайн уу Тунгаа? Хичээл дууссан шүү. Файлс дотроос хичээл үзэж болно шүү.